Тийм манайх чи ингээд ер нь бол ингээд 24/7 ажиллаж байгаа төв байна. Зарим нь бол өдрийн 12 цагаар ажиллаж байна. Тийм учраас ингээд хүмүүс юм цагаар аягүй их ажилладаг. Тийм тэгэхээр цагаар ажилладаг учраас тэр нь бас аягүй давуу тал. Жишээлх юм бол одоо манад ингээд оюутнууд маш их байдаг. Тийм ташрын дуйтахад бас би энэ оюутнуудыг колл центр дээр ажиллуулаад дараагийн ажлын байрт нь карьерт нь гарахад бэлддэг энэ нөгөө нэг циклийг бас Mobicom хийжсэн байхгүй. Тэгээ тэрийг бас энэ компани дээр шууд аваад тэгээ оюутнууд болохоор хичээлийнхаа цагаар өөрөө хичээлийнхаа хуваарийг сонгож тэндээ хичээлийнхаа хуваарийг хийнгүүтээ манад аль өдрүүдийн аль цагаар ажиллах боломжтой юм гэдгээ сонгоод ажилладаг. За бас нэг айгүй зорилтод манад айгүй дуртай байдаг хүмүүс ээжүүд идэг. Одоо ингээд хүүхдүүдэд цэцэрлэгт өгчөөд тархут нь очиод авчмаар шүү дээ. А гэтэл нөгөө бүтэн цагийн ажил хийхээр өглөө 8-д гараад тэгэл бөглөрөл баг 8-д хүүхдийн хийн авах уу. За тэгээд харж байгаа ээжүүд хүүхдээ авч байгаа юм шүү. Тэгээ ковидын үед сая ингээд цэцэрлэг сургууль ажилласангүй. Тэгэхээр ээжүүд болохоор энэ ингээд 6 цаг ажиллаад явахад аягүй дуртай. Дээр нас дандаа ингээд гэртээ суугаад тахгүй гоё хамт олонтой. Аягүй сонирхолтой гоё юм гэж ороод ирдэг. Тэгээ манайх чинь аягүй олон компани ингээд нөгөө үйлчлэгийг үзүүлдэг болохоор одоо нэг бол ингээд тий крипто валют тиймэр ороод нэг бол шал уур саяны IPO-гийн хувьцааны юмар ороод тий CV-гийн хувьцаараа ороод үгүй шал уур даатгал яриад ингээд дахаар даатгал чи ийм юм бэ, coin чи ингэдэг юм бэ тий эсвэл ингээд шал уур кофе чи ийм байд юм бэ гэж одоо бүр баг аягүй олон юм мэддэг болчихдээ. Тэгэхээр энэ нь бас дараагийн оюутнуудад би одоо шил эдийн засгаар сурж байгаа оюутан даатгалын салбар руу орох уу? Эсвэл би банк санхүүгийн одоо эсвэл банк руу орох уу ч гэдэг минийгээ сонгохноос нөгөө заавал тэр газар очиж ажиллаад ахгүй манаа дээрээ ажиллаад даатгалын талаар ингээд судлаад мэдээлэл нөгөөд нь шүү дээ. Тэгэхээр тэрийг баг ингээд өөрөө ойлгоод авчдаг болохоор бас оюутнуудад карьераа хийгээд цаашаа ингээд аягүй зөв салбараа сонгоод явахт нь бас аягүй гоё ажлын талбар гэж хардаг. За дараагийн нэг аягүй сонирхолтой бүлэг хүмүүс манад байдаг. Би ч өөрөө ажиллах амар дуртай тэтгэврт гарсан хүмүүс. Өө за. Одоо ажиллах юм уу те? Тий, ажиллаж байгаа. Хичнээн хүмүүс ажиллах байгаа. За ер нь бол нэг 2 байгаа. Тий яг ингээд таньдаг хүндэл хэлж байгаа. Тэрээс манайх ингээд тэтгэврт гарсан ийм хүмүүсийг авдаг гэдгийг бас зах зээл дээр маань одоо энэ хүмүүс бас мэдэхгүй байна. Тэгээд магадгүй танаа энэ нэвтрүүлгийг бас үзээ сууж байгаа хүн байвал манад хандж болно. Тий нээлттэй. Өнөөдөр одоо шил 55 наснда тэтгэврт гарч байгаа хүн чинь өөрөө потенциал чадварын хувьд аягүй мундаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээ компьютер дээр тэг бичих хариуцлагын хувьд за хүнд бас нэг учрыг нь олоод зөвлөгөө өгөөд ярих. Тэгэхээр ингээд эн чинь баг ингээд нөгөө оюутнаасаа баг ингээд илүү чадвартай энэ хүмүүс ингээд өнөөдөр тэтгэврт гараад ингээд гэртээ суух гэдэг эсвэл хүүхэд харах гэдэг ингээд байж байгаа бол илүү манад ажиллаад гоё үн цэн нийлүүлээд бас ингээд гоё залуу хамт олон дотор амар ихтэй ажиллаж байгаад айгүй эрт 55 наснаа гарцсан хүмүүс чинь сэтгэл санааны хувьд жоохон хүнд болох гээд байдаг шүү дээ. Тэгвэл ажил хийх боломжтой. Заавал бүтэн цаг гэхгүй юм биш. Тэгэхээр айгүй нийгмийн ийм зорилтод сонин хүмүүс рүү их хүмүүст их ажил олгох юм биш үү? Ээжүүд, оюутнууд, тэтгэврт гарсан хүмүүс гээд тийм.